За сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдөр багш та нартай 7 дугаар ангийн түүхийн хичээлийг заахаар бэлтгэлээ. Дэлгэцэндээ анхаарлаа хандуулаарай. За танхимаар үтсэн өмнөх хичээлээс эргэн санацгаая. Германчуудын сууц 1-2 дугаар зуунд герман ангиудын дунд үүссэн цагаан толгой Бугавэ бичгийг Рууны бичиг гэдэг. Багш та нартай Рууны бичгийг жижигхэн бичиг үлдээл та нар хайр бичээрэй. Өнөөдрийн сэдэв бол Франкос байгуулагдаж хүчрхэгдсэн сурах бичгийн 28-аас 31 дугаар. Франкчууд 3 дугаар зууны үед Рим мөрийн орчим үүссэн байна. За багш нь Рим мөрийг тод цэнхэр өнгөөр тодтоглоо. За 3 дугаар зуун гэдэг маань хэдэн он билээ хүүхдүүдээ? За 3 дугаар зуун бол мэдээж 201-ээс 300. Бид түүхийн 5 аягаар хичээлээ үздэг. Франкчууд хэдэн онд үүссэн бэ гэж асуухад түүхэн цаг хугацаа буюу хизээ. Тэгэхээр бид нэр хизээ 3 дугаар зуун хиний франкчууд хааны Рим мөрөн гэх мэтлэнгээр түүхийнхээ 5 анд бид хариулах нэ. За франк гэдэг үг нь чөлөөтэй, зоригтой гэсэн утгатай үг. За энийг Рим мөрний адаг ба дунд орчмоор нутагладаг хэд хэдэн бүлэг аймагуудыг бүхэлд нь нэрлсэн нэр баг. За Рим мөрний адгаар амьдардаг буюу Саличийн франк, Рим мөрний 2 эрэг орчим амьдардаг буюу Репуравын франкчууд гэж 2 том бүлэгт хуваадаг. Саличийн франкуудын удирдагч Холидвиг бусад аймагуудын удирдагч нартай хамтран 486 онд Баруун Ромын цэргийг буцаахан хойд Галлийг эзлэж улмаар Баруун готуудаас Галлийн өмнөд хэсгийг булаан авч мөн Рим мөрний зүүн эргийн герман аймагуудыг нэгтгэжээ. Холидвиг вангийн зургийг ингэж төсөөлсөн байна. За Холидвиг Ромын эзэн хааны эзэмшил газрыг өөртөө авч нөхөр цэрэг болон ойр дотныхондоо их газар өгсөн. За нөхөр цэрэг гэдгийг тодтогсон учраас Холидвиг нөхөр цэрэг болон жирийн франкууд гэж ард иргэдэд цэргүүдээ хуваадаг байсан байна. За ийхүү франкуудын дунд том газар эзэмшигч болж германчуудын дунд тэгш бус байдал үүссэн. За франкууд гэдэг маань Герман, Итали, Францын газар нутагт амьдардаг байсан бүдүүлэг аймагуудыг нийтд нь франкчууд гэж нэрлсэн байна. За 500-ны орчим Холидвиг Франкийн ван болж төрийг байгуулсан. За Франкийн ардын хурал Тинг бид нэр өмнөх хичээлээр Тингийн тухай үзсэн. За ингэж хуралдахаа болсон. Харин аливаа асуудлыг Холидвиг ван сурвалжнуудтайгаа хэлэлцэн шийдвэрлэж хавар болдог цэргийн үзлэгээр франкуудад танилцуулдаг болсон. За багш нь Тингийг иймэрхүү маягаар төсөөлүүлж тавилаа. За тэгээд Холидвиг итгэлт хүмүүсээ мужийн захирагч гүнгээр томилж татвар, цэрэг, шүүхийн хэргийг мэдүүлсэн байна. За ийм үйл явдлыг бид нэр нийгмийн байр гэж үзэх нэ. За Холидвиг ван эрх мэдлээ бэхжүүлэхийн тулд франкуудын хэв хуулийг бичиглэн улстай мөрдүүлсэн. За энэ хуулийг бол сайлын үнэн ба Европын хэв хуулийн хамгийн эртний эмхэгдэл. За сайлын үнэнд франкуудын ахуй амьдрал, зан заншил, өсөг бишилтэй холбоотой олон заалт орсон. За одоогийн герман улсад байдаг дунд зууны үеийн цайзыг багш нь харууллаа. За сайлын үнэн гэдэг бол хэв хуулийн бичиглсэн байдал наа. За франкуудад эзлэгдсэн Ромын Гал мужийн орсон суугчид зангалмайтны шашин шүтдэг байсан. За Холидвиг ван нөхөр цэргүүдээ болон жирийн франкуудыг тус шашинд оруулж, за зурагт загалмай шашинд оруулж буй номын чимэг зургийг оруулсан. За яагаад заавал энэ загалмайтны шашинд оруулсан бэ гэхлээр учир нь загалмайтны сүм хийдүүд
Ван төрдөө хүлцэнгүй захирагдахыг сүсгтэн болон сурчилдаг байсан. За ийхүү загалмай шашинд оруулсных нь хариуд Холидвиг сүм хийдэд газар олгож эд баялагийг нь хамгаалсан. За Франкууд загалмайтны шашинд орж тэдний дунд латин үсэг бий болсон. За энэ хэл загалмайтны шашин гэсэн дээд сэдв. За Франк улс хойд зүүн талаараа Германы Сакс аймагтай, зүүн талаараа Славичуудтай, өмнөд талаараа Испани дахь лалын улстай хилэлдэг байсан. За багш нь зургийг оруулж өглөө. Их Карл Ван Альпийн нурууг давж лангордуудыг хоёронтоо довтлон өнөөгийн Италийн газар нутгийг нэгтгэжээ. Лангордуудыг буулган авсных нь хариуд 800 онд Пап лам Их Карлыг Ромын эзэн хаанаар өмжилжээ. За ингээд Франкийн хаан маань бүр Ромын эзэн хаан болж өргөмжлөгдлөө. Багш нь Альпийн нурууг газрын зурагт тод хүрэн өнгөөр тойлгож харуулсан байгаа. За Рейн мөрөн Элба мөрний хооронд нутаглах Саксчуудтай хилдэг тийм ээ. Тэгээ Франк улсын цэрэгт ялагдсан гэдэг чинь 30 гаруй жил бослог гаргаж тэмцсэн. За Их Карл Саксчуудыг захирахын тулд тэднийг загалмай шашинд хүчээр оруулсан. За загалмай шашинд орохлоор Вандаа болон төрдөө үнэ зүтгэхийг уриалдаг шүү дээ. За загалмай шашинд орохоос татгалцсан 4500 Саксыг нэг өдөр цаазалсан гэдэг бас ачаалалтай аимшигтай мэдээ бас байдаг. За Их Карл хааны явуулсан 50 гаруй аян дайнаар Франк улс хүчрхэгжиж газар нутагт хэлсэн. За Их Карл хаан 814 онд нас барж төрийн эрх За хэдүүлээ Франк улсын хуваагдлын тухай. Их Карлын ач нар 843 онд Вердийн хотод эзэн тулсыг хуваан захирах гэрээ байгуулсан. Баруун Франкийн хаант улс, зүүн Франкийн хаант улс, Лотарингийн хаант улс хэмээн үүссэн. За багш нь газрын зурагт оруулж өглөө. 3 хуваас нь ногоон, шар, хягаан өнгөөр тэмдэглэсэн байгаа шүү. За ийхүү задралаар одоогийн Франц, Итали, Герман улсын үндэс суурь тавигдсан байна. За хэдүүлээ хичээлээ баттцгаая. Би хинбэ нэтгүүлгийг та нар мэднэ дээ. Тэрний шиг баттцгаая. За асуулт 1. Би Ромын эзэн хааны эзэмшил газрыг өөртөө авсан. Асуулт 2. Би нөхөр цэргүүдээ болон жирийн франкуудыг загалмай шашинд оруулсан. За та нар бараг тааж байгаа. Гэхдээ багш нь 3 дахь асуултыг оруулж өгье. Би Саличийн Франкийн удмын хүн. За би хэн бэ? За энэ хүн хэн блэ? Энэ хүн бол Холидвиг Ван. За би хэн бэ нэвтрүүлгийн дараагийн шат бол би юу вэ гэдэг. За асуултууд 1. Би Европ тивд байдаг. 2. Би түүхэн газар нутаг. Та нар төсөөлж гин үү? 3.
Миний ойролцоо франкчууд өссөн. За та нар маань хариулсан гэдэгт итгэлтэй байна. Би юу илээ? За би бол Рейн мөрөн байна. За гэрийн даалгавар. Өнөөдрийн хичээл дээр гарсан дараах түүхэн цаг хугацааг он тооллын шугам дээр зурж болсон үйл явдлыг бичнэ үү. За дараах онуудыг өгсөн байна. Он тооллын шугамыг багш нь үлгэрчилсэн байдлаар оруулж өглөө. Дараах онуудыг 200 он хаана байх вэ? 486 хаана байх вэ? 500 хаана байх вэ? 768 хаана байх вэ? 796 хаана гэж болох вэ? 800 он хаана гэж болох вэ? 814, 843 гэсэн онуудыг он тооллынхаа шугам дээр тэмдэглээд болсон үйл явдлыг нь дэвтэртээ бичээрэй. За цаад тахлын энэ үед уйд цухын оронд ухаанаа уралдуулж шин зүйл суралцаарай. За хичээлээ анхааралтай үзэж итгэж харамсалтай оролцсон хүүхдүүд та нартай баярлалаа.